Yo guys, заяа уцгаана. Та хүн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэг гэх юм бол Монголд ирээд бужигнуулаад байгаа тэрхүү iShow Speed гэдэг нэртэй YouTube-ийн талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. За олон юм ярилцлагуудуулаа бичлэг рүү орё гэж бодож байгаач намайг дэмжиж дур байгаа хэсэгт лайк болоод subscribe дараад өгөөрэй. Тэгээд бичлэгээ шууд орцгоё. Let's go. iShow Speed нь болохоор Америкийн Cincinnati, Ohio гэдэг газар төрсөн. 11 настай байхдаа YouTube хаяг нээсэн. Гэвч тэр үедээ хөлбөмбөгийн хорхоодоо байсан болохоор ихэнх цагаа хөлбөм тоглож өнгөрүүлдэг байсан байна. 2017 оны Arizona 21-нд болохоор NBA 2K18 тоглоомыг тоглож тэр үед царайгаа харуулахгүй, юм ярихгүй бичлэгээ хийж байсан. 2018 оны Arizona 28-нд анх удаа лайв стрим хийж үзсэн ч тэр бичлэгийг ердөө 2 хүн үзсэн байна. Тийм болохоор зөвхөн стрим хийгээд мөнгө олно гэдэг бол бүтэхгүй санаа байна гэж дотроо бодсон. 2019 оноос найзынхаа хатгалгаар за одоо яг жинхнээсээ ютубер болъё гэж зорж эхэлсэн байна. Өөрийнхөө дуртай тоглоомуудын бичлэгээл тухайн үед хийдэг байсан. 2020 оноос болохоор Fortnite болоод Five Nights at Freddy's тоглоомуудыг тоглон пенүүдээ багаар нэмж эхэлсэн. 2021 оны 4 сард 100,000 subscribe-тай болж түүний пен бичлэгийн хэсгийг тастаад TikTok тавьснаас болоод 2 сарын дотор 1 сая subscribe-ыг давсан байна. 2022 оны 7 сард 10 сая subscribe давсан. 2025 оны одоогийн байдлаар ярих юм бол 38.6 сая subscribe-тай. За бусад бас шаналлуудаас нь дурдвал Speedy Boykins гэдэг шанал нь 2.29 сая subscribe-тай. Live Speedy шанал нь 14.2 сая subscribe-тай. Speed Universe гэдэг нэртэй шанал нь 3.2 сая subscribe-тай байна. Speedy алдартай болсон шалтгаанаас нь та бүхэнд ярьж өгье. Энэ нь болохоор эхнийх нь reaction байгаа. Аимшигын тоглоом тоглоод жигнэсээ муухай ойрлох, тоглоом нь тожигдохороо жигнэсээ уурлаад юм цохогч байд юм уу? Хитрхи галзуу үйлдэлүүдтэй энэ галзуу үйлдэлүүд нь англи мэдхгүй хүмүүс ч байсан сонирхолтой байсан учраас дэлхийд дахинд түгж чадсан байна. 2022 онд аюултай челленж уруулаа том болгохын тулд жижигхэн скан аваад 15 минут сороод уруулаа томруулж Monster University-гийн том уруултай магасын дүртэйг адилхан болсон. Тэрнээс гадна хитрхи халуун ногоотой зүйлсийг идээд өөлөх ч байд юм, ойрлох ч байд юм уу. Тэгээ банан эзнийхэн дараа болохоор Sprite уугаад бөөлжих зэрэг солиотой челленжүүдийг гэртээ хийдэг байсан. Дашрамт хэлэхэд энэхүү челленжуудыг жоохон хүүхдүүд гэртээ хийж болохгүй шүү заяа. Болохгүй шүү, аюултай шүү. За, iShow Speed-ийн YouTube-ээс гадна Rapper гэдгийг та бүхэн сайн мэдэхгүй бах те. Speedy Boykins гэдэг шанал дээр болохоор Pasito гэдэг дуугаа оруулсан. Түүний дараа Freestyle гэдэг дуу нь пенүүдээс нэлээд гайгүй өндөр үнэлгээ авсан. Тэгээд урамшаад ерөнхийдөө сард нэг удаа дуугаа оруулдаг болсон байна. Түүнээс хойш жигнэсээ рэпер болохыг зорж 2021 оны 8 сард анхны сингл Duty Booty гэдэг цомгоо оруулж энэ болохоор SNS нэлээд алдартай болсон. Тэгээд Shake гэдэг дуу нь болохоор 170 сая үзэлттэй одоогийн байдлаар. Тэгээ iShow Speed шаналлуудаа нүүр зураг болгосон One Piece-ийн дуу нь хүртэл алдартай болсон байна. Тэгээд iShow Speed явуулдаг юм бол One Piece-ийн улаан ногоон пен байгаа. За би ч гэсэндээ One Piece-ийн улаан пен. Дээрээс нь би өөрийнхөө шаналаар дамжуулаад One Piece-ийн таамуудын талаар бичлэг оруулдаг. Тийм болохоор та бүхэн сонирхож байвал миний One Piece-ийн таамуудын бичлэг үзэж болно шүү. За хэдүүлээ буцаад iShow Speed-ийн талаар орцгоё. За тэгээд ерөнхийдөө өөрийнхөө рэпийн бас карьер нэлээд алдартай болоод студиотой гэрээ байгуулж World Cup гэдэг дууга хийсэн байгаа. Энэ дуу нь одоогийн байдлаар 174 сая үзэлттэй байна. Speedy-ийн хувьд гэх юм бол стрим хийж байхдаа уурсан үедээ нохоо шиг хуцдаг байгаа. Let's get it. Let's get it. Тэгээ энэ хэсэг нь болохоор дуун дээр нүртэл орсон байдаг. 2021 оны 12 сард эхэлсэн E-Dating гэдэг нэртэй шоунд оролцсон. Энэ болохоор Ashley Cash гэдэг нэртэй нэлээд алдартай бас нэг TikToker охинтой онлайн болзоо хийсэн байгаа. Гэвч одоо тэр TikToker охин нь болохоор хоорондоо ингээ онлайн болзоо хийгээд ингээ яриа өрнүүлж ирсэн чинь ерөнхийдөө яг iShow Speed-ийг нэлээд жоохон сонирхгүй байгаа юм шиг тийм үйлдэл гаргасан чинь iShow Speed жоохон уурлаад бэлгийн дарамт үзүүлэхээр тийм үгийг тэр болзоогоор дамжуулаад хэлсэн байгаа. Тэрнээсээ болоод Twitch-ээс бандуулсан. Тэр асуудлаас болж Riot Games бүр бандуулсан байгаа. 2022 оны 7 сарын 4-нд iShow Speed нь болохоор Америкийн тусгаар тогтнолсын баярын өдрөөр стримерээ дамжуулж гэртээ солиот буудуулсан. Хитрхи шоконд ороод тэр солиот нь бүр ингээд дээшээ бүр нилээ ингээд гэрт нь ингээд гал гараад байгаа штэ. Тэгээ тэрнээсээ болоод ээжтэй уурлуулад гал команд хүртэл ирсэн. Pikachu!
энийг үзээд хизээч битгий дуурайгаараа гэж дүүнэртэ зөвлөе. Тэгээ 2023 онд болохоор ремейк хийгээд ахаад бас гэртээ солиод бодуулсан. Тэгээ тэр үед нь болохоор азар тийм гад мал гараагүй. Тэгээ 2023 оны 6 сард өөрийнхөө шүтэн биширдэг од дэлхийн номер 1 страйкер Go Out гэгддэг Криштиано Роналдотой уулзсан. Тэгээ энэ бичлэг нь болохоор бүр дэлхий дахинд viral болж түгсэн. Тэгээ би ч гэсэндээ I Show Speed гэдэг нэртэй YouTuber стримерыг мэддэггүй байжгаад Роналдотой уулзсан бичлэгийг үзээд I Show Speed гэдэг YouTuber-ыг мэддэг болсон байгаа. Тэгээ тав хүнсэн тэр бичлэгээс нь баг од болсон гэдгийг мэдж байгаа бах тий. Тэгээ сүүлийн үед I Show Speed юу хийж байгаа гэхээр дэлхийгээр аялаад өөрийнхөө стримийг хийж явж байгаа. Саяхан ихэд хятадд ирсэн байсан. Тэгээд тэрний дараа одоогийн байдлаар Монголд ирсэн явж байгаа. Тэгээ Монголд бас бичлэг нь нэлээд viral болоод түгж байна. Тав хүнд бас Монголыг маш гайхамшигтай 38 сая subscribe-тай од маань өөрийнхөө стримээр дамжуулж Монголыг сурчилж байгаад би бас амар баяртай байна. Тийм учраас энийг үзэж байгаа хүмүүстээ I Show Speed гэж яг хин бэ гэдгийг бүр маш товчхон танилцуулахыг зорьсон байгаа шүү зөө. За энэ бичлэгийг дуусталуулсан та бүхэнд баярлалаа. За тэгээд энэ бичлэгээр дамжуулан I Show Speed гэдэг нэртэй YouTube-ийн талаар багаанцсан мэдээллийг авсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.